Иргэн сонсогчдоо UBM радио 89.3 халзын нэвтрүүлгийн шин дугаар энхүү энэ цаг хугацаанд эхлэхэд бэлэн болсон байна. Орой минь дүргий хажууд хөтлөгч дэги. Орой минь. Хөтлөгч Баян болроо. Орой минь. Дэгийг дуурсан чи бардг. Яа, тийч чадах юм. Ялч өөр ороод байгаа юм аа. Sorry. Манай микро болроо. Өшөө ямар болроо л өөр ороод идэг шүү. Микро болроо, Баян болроо, алдарт их болроо. Юу хийлээ? Эсвэл язгуур нэрнүүд байна шүү дээ. Ко болроо гэдэг шүү дээ. За яах вэ тийм ээ. За тэгээд UBM радио 89.3 халзын нэвтрүүлгийн өнөөдөр шинэ дугаар эхэлж байгаа. Тэгээд бид гуруулаа, та нар маань олуулаа. Дэмжлэг болох үднээс бас танд магадгүй нөгөө утасны галерейны мухар цухартны хадгалсан хөөрхөн комеди онгонууд байдаг шүү дээ. Хамаагүй тий өөртөө онгогч гэсэн би чи. Өөр тохиолч ирсэн сонирхолтой тий. Хөгжөлтэй явуулаад. Манай шууд 800-859 руу. Өшөө энэ юу комеди групп руу явуулчих. За. Комеди групп дээр авчиё. Тэгээ та хэд маань гоё 89.3 гэдэг ягаан даваатай комеди групп руу бас пост зургийн хэлбэрээр хөөрхөн шидэд байгаараа тэгээд орж ирснүүдийг бас ганц нэг аваа явчих идэх үү. За тэгээ. За хиний өнөөс эхлэе. За би эхэлчих та. За ингэж нөгөө л нэг Вовка. Нөгөө Вовка юу? Тийм нөгөө л нэг Вовка. За ингэнэ ангийн багш нь ингэсэн байна л да. За өөрийгөө тэнэг гэж боддог хүн байвал босоорой гэсэн гинэ. Тэгсэн чи хинч босоогүй юм байна л да. Тэгсэн чи нөгөө л нэг Вовка ч босоо зогссон гинэ. Тэгсэн чи багш нь за чи чинь тэнэг гэж өөрийгөө бодд юм уу те гэсэн чи үгүй л дээ багшийг таны ганцаараа зогсоод байхаар бас хамтдаа зогсох гэдэг. Хөөргөнөөс манай Вовка шүүс алдартай л да. Хайр майраас болж уйлдаг насууд өнгөрсөн шүү. Хэрвээ намайг гонигтай байхыг харвал мөнгнөөс нусан гэсэн үг шүү тамина гинэ. За. Их л насны явсан хүн байна да. Нийлээ явц. Угнахаа таны үеийнх нь үү? Яа. За би нэг базалдаг болчлаа шүү. За ингэнэ. Хүүхнүүдийг чи хөөрх юм а гэхэд Америк эмэгтэйчүүд баярлаа гэдэг бол Францчууд үүнээс ч илүү хөөрхөн байх байсан юм гинэ. Харин Орос улсчууд тийм гэж юу? Англичууд болохоор арай үгүй илгүүтэй гэсэн чинь харин монголчууд за битгий худлаа яриатай. хотоогүй гошгоруулаад те. За битгий худлаа яриатай. За ингэж Альберт Эйнштейн руу нэг мис залгасан гинэ. Тэгэл байна уу гээл тэгсэн чинь нөгөө Эйнштейн ч байна гээл тэгсэн чинь хоёулаа суух уу над шиг хөөрхөн чам шиг ухаантай хүүхэд гарах юм байна штэ хоёлонгоос чинь гэсэн гинэ. Тэгсэн чинь Эйнштейн тэгсэн гин над шиг царай муутай чам шиг тэнэг хүүхэд гарах юм шүү гэсэн гинэ. Эмэгтэйчүүд яагаад халуун вайн дуртай гэдгийг мэдхүү? Гоё халуун гэж унтах гэж юу? Аха. Вайн дотор унтах гэж. Вайн дотор унтах гоё их те. Эмэгтэйчүүд яагаад вайн дотор орох дуртай вэ гэхээр тэд тамаас ирсэн байт юм аа. Учир нь үй тогоогоо сангалзаад байдаг. За болооч дээ ах минь ээ. Та хэд маань бас үй их юм бас нэг юм өөрсдийн гэсэн агуу асар том тогоотой байсан улс биш үү? Шүүл тогоо бол угаасаа та хэдийнх юм байна. Амир. За ингэнэ. Тарган торонхоо хоёр гишүүн таарав гинэ. Тарган нь чамайг харахаар л Монгол орон өлсөглөнд автчихсан юм шиг харагдах юм. Тэгсэн чи торонхаа чи хамаг юмыг нийтэд байгаа юм чи аргагүй шүү дээ гэсэн. Ярэ. Нөө хэрээрнийхээ юу гайхах хүчээр за. Аргагүй л дээ. Аргагүй харин гайхсан. Гишүүн юм чинь. Гишүүн юм чинь идэх нь аргагүй л дээ. За энэ нөгөө нэг коронавигийн үед гарсан хонгой юм байна л да. За нэг нөхөр гадуур хонсон гинэ. Тэгсэн чинь нэг хоёр найз ярьж ийн хөөе нөхөр өчтөр арай ирж хоноогүй гэдгсэн чинь нөгөө найз нь ингэж шургаж ийн гинэ. Хүүшээ нөгөө хөсөт рүү залгаад өглөө нөхөр халуураад гарсаа ирж хондгоо гэд хэлчих. Хэвээ хаагур явсан бүх маршруттай чамд аваад ирсэн. Ямар шургуу юм бэ? Бүр тийм ээ. Иста коронавигийн үед чинь юу лээ бас нэг тийм нэг залуугийн жилүүнийг ахын нэг тийм түүх гарсан мэт. Харан нүдэн гэдэг юу лээ? Ямар тоглолт үлээ?
Юулаа хархан үдэн тоглолт тийм үү шүү дээ. UB Palace бас хархан үдэн тоглолт дэмбэрэл юм боо. Тийм. Тэрнээс хойш ерөөсөө маршрутыг гаргаад боо болоогүй. Тоглолтноос л хамаагүй. Ахын сүүдэр үрэл ганцхан байсан. Амар Ахч гэж ахаа тэр чин дүүлээс юм бэ лээ те таны. Харуу зүтгэр байцлаа шүү. За. Яна бүр хажуу давааераа суух юм бол за би ер нь зүгээр энэ нэвтрүүлэгт баг ороод ирэхгүй юм шүү. За од харух одоо бас л хоёр юм яваад байна энд. За. Од харухыг харсан Дэги болроо хоёр ингэсэн гинэ. Худал хуурмаг бүхэн надаас холдон одгээ гэж тоор хүслээ шимэнс өглөө тоор босоос ирсэн чинь хөмсөг сормоос хумс бүх юм байхгүй. Яа тот юм бэ нэг юм яваад байна шүү. Уучлаарай хаа. Энд дээр нэг залруулах хий. Өөрөө Монгол сайхан эмэгтэй байгаа шүү. Юу нэг залруулах хий гэж байгаа. Юуны хайрг л сайхны хайрг байгаа шүү гэдэг шиг. Манай тийг зарлаа явчлаа. Өөрөө Монгол сайхан эмэгтэй ямар ч тийм илүү дутуу те мис засал масал юу ч ороогүй те та бүр арайчтай хаа. Түг ингэж хардаг байсан юм уу гэж хардаг байсан юм уу те? Гүй яг хоо хоёрын хүсэл чинь энд бичигдсэн л байна л. Хүсэл байж болно. Гэхдээ яг үндсэндээ бол яг ориг Монгол эмэгтэй байгаа шүү. За цааш явцгаая. За ингэж байна. Аптект нэг залуу хүй хаа гэж зөвөр сүр сар гэж ороод ирсэн байна л да. Гэсэн чинь нэг аптекийн гадаа ойжрж ирсэн хүмүүс тгсгэнэ. Хүй яач ба гэж тэгсэн чинь юу стайлик гэлцараа гэж тэгсэн байна л да. Тэгсэн чинь хүмүүс ингээл гэрт мэрт ингээл өвчтөө хүү амтан байгаа юм байлгүй ингээл амар ингээл холдол урдуур гэж тэгсэн гинэ. Гэсэн чинь нөгөө залуучтай карта өгснө. Нэг бэлгэвч өгөөч гэсэн гинэ. Яна ямар юм бэ? За ингэ яарсан сандарсан хүн байвал та хоёр бас нэг тий. За тавиад оруулчих гимгүүл юм. Гэтэ этемний урдуур оруулна гэж яахгүй л тий. Ямар муухай. Тэр нэрээ аргагүй харчин. Баян болроо. Бүр байнгын бүгд тооцоо ярьдаг нас. Ямар за өөр юм. За ингэ галт тэрэгний купенд нэг эмэгтэй шивэртэй залуутай хамт оржээ гинэ. Шивэртэй залуугийн шивэр нь үнэртэй байхаар нь бүр болохоо яагаад эмэгтэй төвчж чадлах уу? Аха та оймсоо солихгүй мүү гэсэн чинь нөгөө залуу нь ганц шил юмар бол сольж болно шүү дээ гэсэн. Яна. Ганц шил юмар. Яарэ. Та байсан бол яг уунахаа. Тэгээ минь доо энийг чи сольчихгүй гэдэг. Ингэнэ цагаан шууданд мах хийгээд үүрээд орц руу орсон чинь орц нь хандахгүй шахаа гэсэн гэдэг. Хүний гаднаас нь битгий дүгнэ гэж байгаа шүү дээ. Тий бас болохгүй шүү дээ. Өр чин шоудж өгнө гэж зүүдлээд тэгсэн. Өдөр толгоо өвдөөх шаардсан баг та гинэ. Яана нэрээ ийм тохиолдол байдаг шүү дээ. Байдгүй та нарт. Амар муухай. Манай болрогч чинь нэг бодлын бас шоучин болроо юм шиг байна. Үгүй шүү зүгээр. Энэ дээр нэг амарч мамрааг болохоор ингээ маргааш толгоо яадаг нэг юунд яваагүй нэг тарих амраагүй. Чимээгүйхэн бас тэндээ хурган шоуд авчт юм шиг байна тий. Нэг нууцаар тий айгүй хөөрхөн. Симхнөө. За ингэнэ. Ээж чиний хийсэн охиноо загинж гинэ. Чиний хийсэн бүхэн ээжийнх нь бүр толгойтой ус бүр цайрж гүйцлээ гэсэн гинэ. Тэсэн чи хүү ингээл ээж рүү хаарсан. Тэгвэл эмээгийн толгой ингэтлээ цайцсан байхыг бодогч таа ч та залуудаа алдаг байжээ гэсэн гинэ. Яа нэр алах юм яана нэр ингэж амаа тагласуудаа байдаг. Аав ээж нь харж хандхаа байсан насан турсан эрэгтэйг үрчилж авнаа. Хөлдөж өглөө гэсэн байна. Үрчилж авнаа ах та. Одоо тэгээд хүнтэй сууж хэмжээг хүмүүс нь тэгээд сүүл рүүгээ хүн үрчилж аваад явж идэм шүү те насан турсан эрэгтэй юм. Тэгээд нөгөө эмэгтэйчүүд бас хүү үргэж аваад явж идэм шүү те. Нөгөө хүү аваад ер нь энэ хоёр талаасаа нийлээд байгаа хүмүүс чинь нэг жоохон ийм бодолтой байгаа юм шүү. Нэг нь үржилж авсан, нэг нь хөргүүлсэн. Хатам аав ээжээс өргөж авсан хүү гэж байгаа шүү дээ. Нэг ийм бодолтой нийлээд идэм шүү ер нь. Хэдэн дургу хөргсөн эрэгтэйг мани
Анфрен Twitch-д блок суугаа гэд дургуун хөргсөний ингээд блоклчих юм байж тээ тарина гэж шүү дээ. Ерөөсөө л амар амгалан супер тарина байх юм тийм байна. За нэг хүүхэн такси яриад орсон гота хорооллын нэмэн гэжээ. Гэтэл жолооч залуу гайхсан янзтай харж ирсэн. Толгой дохиод 5 шарын баска гэсэн. 5 шарын баска юм. За ингэ би арх уудгүй гэхдээ тамхи татдаггүй гэдэг нэг хоёр найз ирсэн гинэ гэсэн чинь нөгөөдг нь тийм үү би өчтөр чааг орцон тамхи татж байгааг чи харсан штэ гэсэн чинь нөгөөдг нь тэр сохтуудаа татчихсан юм а гинэ яана сохтуудаа тамхи татчаад тэгснэ маргааш нь хүнд бас охин арих гэдэг юм шүү арх уудгүй тамхи татдаггүй тэгснэ баригдсан. За сонсогчдорт маань гой постууд бол бас манай UBM 89.3 гэсэн манай радиогийн комеди групп байгаа. За тэгээд хал зинэд рүү гой постууд бол явуулаад байгаарай гэж. За дараагийнх нь байна уу? За ингэж юм. Сайн нэг гадаа нэг хүүхэн мууртайгаа ярьж ийн гинэ. За. Бүр яг дүрдээ итгэцэн нөгөө муур нь ойлгож байгаа юм шиг муурандаа юм хэлээд л байна. Би ч гэртээ орж ирээд тэр хүүхний талаар нохоондоо ярьж өгсөн чинь манай нохоо саваа тунцсан шүү дээ. Амар. Сайн нэг юу болсон штэ нэг physical Asian. За. Гэсэн чинь тэн дээр манай охин пост бичсэн байна гинэ. Манай Монгол улс угаасаа тэр цайз майзын хаалгыг зүгээр эвдэлд сүйтгэж эзэж явсан болохоос биш ямар хааж үдсэн биш гинэ. Тийм ээ. Нэрээ тийштэй тэр цайзын хаалгыг Ингэдэ маргаашнаас яг турнаа гэж бичээд хан дээр наагаад унтсан юм а. Өглөө босоод уншлаа. Ашгүй маргаашнаас юм байна гэж дахиад. За энэ яг болраагч дээр хэрэгждэг байхаа тий. Болраагч яг тань дээр л хэрэгждэг юм шиг шууд санагдлаа. Энэ бүр яг тэгээ явчлаа шүү. Та яг тэгдэг байх тий. Комби уухгүй гэж хэлсэн өдөр нь хариулцсан суучдаг. Нэг л толгой өвдөд болохгүй нэ гэсэн. Болохгүй. Одоо шинэ жил болох гэж байна. Одоо болроо руу нилээсэн тий чихэртэй нэлээсэн копины сүүм ахухантай гэж өгөөд байх хэрэгтэй юм байна. Амар мохо хорлонтой. Копи гэх. Сэрэг гэж. Мэ гэж өгөөд. Шинэ жил дөхөөд ирэхээр фитнес руу явж эхэлдэг хүмүүсийг эрчим дэмчилгээнийхэн гэдгээ гэсэн байна. Яа. Гүд дөхөөд ирэхээр л нэр гинт ухаарсан юм шиг зүгээр өстэй. Шинэ ондоо шинэ хүн болж орно гэж зүгээр бүгдээрээ чи. Манай болроод эрчимтийнх юм. Тийм ээ шүү. Би чи эзэмдийнх юм. Эрчимт. Юм шиг. Яг зүгээр. Хамаагүй эрчимтэй явж байгаа дөрөв төслөмжих рүү орж юм. Болгоомжтой. Дамжлага руу явж байна. Дамжээ. Өргөдлөд явж байна түм. За хүүшээ тэгтээ яах вэ? Бүр нэг юм байдаг штэ. Та нар мэддэг юм уу? Цаачи Виктор. Бүр ингээ харж яа. Цаачи Виктор's Secret-ийн чинь таруу өхнүүдэд юу өмсүүлдэг болчихсон шүү дээ. Сүүлийн үеийнхийг нь үзээгүй юм та нар. Үзээгүй юм уу? За, манай баян болроо ихч одоо тун удахгүй Victoria's Secret-ийн тайзан дээр алхах нэ. Яа. Ерөөл Батар шиг ээ. Окей. Удаа насчих санаатай витамин уусан чинь тэрэндээ хагаад хөнгө ялдаг. Яна нэ. Тооцоогоо хувааж төлж байвал энгийн найз. Эрэгтэй төлж байвал үерхэж байгаа гэсэн үг. Эмэгтэй төлж байвал эхнэр нь ямаа гэж. За тэгэл. Патара ямаа. За ялчгүй тийм байна. Сүүлийн үед би хинтээ яриад байгаагаа ч мэдэхгүй, хин рүү залхаад байгаагаа ч мэдэхгүй, хинээс мессеж ирээд байгаагаа ч мэдэхгүй. Ер нь айгуу тийм балаа олцоход байна. Хүмүүсээс асуухаар дурлцгаж л гэхий. Тэгсэн чинь уцны дэлгэцэл эвтэрсэн байх чинь. Одоо нөө өвлийн үйлрэл ирж штэ хүүтний үйлрэл тийм ээ. Сас мас сайхан ороод штэ. Тэгсэн чинь эдэн шүхрний цаг ирлээ. Хөдөөний хамаатнуудтай хайртай шүү. Та нар минь сайн бидтэй гэсэн юм шиг. Гинт ухаарсан. Тэгсэн чи доорн тэгнэ. Хамаатнуудтай минь түргээрээ. Тэр нэг юм бичсэн чинь мистер угнаа бичсэн байж байгаа шин. За ингэж юм. Одооны басканууд бүр ханиаданд бүр анс цэцэргээ өгөхтөнд бүр нилээн доромжхан ууж энтер одоо бойлвол бидэнд бол зүгээр царван өлнө шээсэл оддаг байлаа шүү дээ. Йой. Тэ нэр байсан. Нэр байсан. Байсан шүү дээ.
Амираа. Одоо тийм нөгөө яах юм бэ? Мэдгүй годохгүй юм. Байсаа гэж хайгаад шүү дээ. Ямар муухай шокд орж юу. тэгээд яг тэр шээсмэсийг уучгаар тэгээд зүгээр болчихоо тий. Зүгээр болчих шүү дээ. Тий. Гэтэ энэ нөгөө нэг ээжийн өлөн шээсийг л удаг гэж мөн үү? Тийш дээ мэдээж ээжихийг л уун шүү дээ. Яа манай дэги хинийхийг уучих гэдэг. Чад хинийхийг өгөхгүй дээ. Хин хаана? За мэдхгүй. Амар тооцоолоо бодоонаас сайд толгоонд мангар болон скараад явчихлаа. Би чи хинийх нь нөө. Яа. За. Өөрөө л асуусан. Бид өөр яг зөв хариулсан шүү заяа. За болио би чи Би дуугаа гэж. дуугаа байж яа. Би ч бас хариугаа хуцааг иртгэл юм байна. Болроогийн дэмжлэгтэй амар авлаа та. Хайр дааж амьдраа. Хүүхэд байхад өгснгийг нь иддэг байсан. Оюутан болоод олдсныг нь иддэг болсон. Болоод үлдснийг нь иддэг боллоо гэдэг. Юу мал тэгдэг л ахал та тий. Ямар сэндэ тэгсэн шүү. Өөш манай хүүхдүүд энэ пицца идээд тэгээд энэ заханд үлддэг боллоо гэсэн аавыг тоожход хайц үлддэг юм чи гаргаж хайдаг болчтой гэсэн. Авч хайдаг. Хайцгийг гаргаж хайдаг болчтой гэж байгаа. Ааха. Гэтэ нөгөө нэг аавыг алимны хайсан тал дортой гэж боддог байсан чинь үгүй байсан юм бэ лээ. Ээж алимны айлсанд дуртай юм уу? Би ч одоо баг гэртээ тийм штэ. Тэгсэрнээ өөрийнх нь харж гişг. Хандлтаа өсгсөн юм аа. Нүцгэлсэн дээр үү, бүжгэлсэн дээр үү гэнэ. Нүцгэлсэн намайг дээр Харахад ядаж. Ой чос. Хамаагүй хараа. Баясгал гэж. Энэ бодрооч юм хаагаад байна гэдэг. Бах юм хараа яваад байдаг юм шиг. Тийм амир. За тэгэл ямар хэмжээтэй ямар бак чейж мэжтэйгээс л олон даа гэж аахгүй юу. Хуанли бити хараарэ та хэд маань. Танус хий нас мас гэд аюу өндөр тоо гараад ирдэ шүү гэнэ. Яа. Тэгдэг тий. Болох. Тэгэл нэг 20 гараал жиричдэг гэсэн үнэн үү? Үнэн үү гэж 20 гараал жиричдэг гэсэн. Оо тэгэл явчих. Ах нь 18 дээр чи гацсан шүү дээ. яг чи 20 дээр гацсан шүү дээ. Хөөе нэр ахыгч 2 минь. За ингэж юм. Хэрвээ чи эхнэрээ хуурж гэрээ хайж явбал чи мулгуу хогоо гинэ. Хэрвээ эхнэр чинь чамайг хуурж гэрээ орхисон бол чи бас л мулгуу хог болохоор тэр шүү дээ гинэ. Юу нь яасан ч ялгаа ахгүй. Тэ хүн бол тэгэл нөхрөөл мулгуу хог орж л хатарч байгаа би. Ханаа төрсөн чинь 100 татчих гээд харна арай гэж 7 татлаа. Одоо яаж 93 татлаа. яа. Өнөөдөр 5 дахь юм байна. Тэгээ татчих байлгүй дээ. Нэг дэгэж босон суу явуулна л да. Яа. нэг үүр цайдал болох байлгүй дээ. Дуусах байл. Энэ үуч бас үүр цайдах. Үүр цайдах үуч нь үүр цайд дээр штэ. Дэг юм сонсохгүй. За гэж үүр цайд бол 100 шүү. Яг 100 шүү. Үгээж. За хүүхэд хувцаа урцсан орж ирв гинэ. Гүчи чи юу болчих вэ гэсэн чинь дорж байгаа хүүхдтэй задлаа гэсэн чинь яасан задарсан хүүхдээ. Одоо чам шинэ хувцас авч өгөх хэрэгтэй боллоо штэ гэсэн чинь аава шинэ хувцас юу ч биш. Харин дорж байгаа л шинэ хүүхэд худалдаж авах хэрэгтэй болсон байна. Хувцас чишээ. Нөгөө хүүхдийг нүгтэл нь бараг зодоо хийцэн. Тийм ээ тэ бүрстэ балбаа ийцэн юм л да. Гэс хин дэгэд уншид. Дэги миний дэнд амар гоо хурдан уншаад гэж. Манай болроогийн айгуу хурдан явж байгаа сте. Хүүе яна. Энийг баг би биш болрогч өөрөө уншвал зүгээр айгуу гоё те. Урдтай юм шүү. Харуулах юм. Та унших уу? Харах уу? Үгүй байж араа. Үгүй. Цайд 16 шаа. Яршка. За манай ко болроо явлаа. За ко дэг явчих юм зүгээр. Код эги бас биш шүү. Ичтэй яриачтэй. За. Жензи нар юугаач мэдэхгүй л дээ гинэ. За мэдэхгүй. 100 айл цай 6 юу? Цай 6.
Болоо гасахгүй аа. За 100 айл цай 66 шараад ялаа оцоор ялаа 104 зам 14 зам сапура таншаар яа ах минь юу уншуулаад байгаа за маа энэ микрополрагч унш микрополрагч орчуулад уншгээч орчуулга хийхээс за 100 айл за нууд 100 айл цай 66 шараад ялаа оцоор ялаа 104 зам 14 зам сапура таншаар ялаа ханзуу ялаа пааш гүйх чи таа штэ тий 2000 онд тий яг яаж тий кондуктор хийжсэн яг тэр өнгө аясаар нэг гоё явчих. Энд чи ийм амар арил биш ээ. Юу явчих. За яшаа үжина. Тэрийг ч Юу толд микрополрагч лээ тий. Одоо сонсогчд яг таныг хүлээгээс олж байгаа шүү дээ. Дээр нөгөө нэг яагаад хэлсэн чи би буруу ойлсон шүү дээ. Буруу юуг нь маршрутыг хэлсэн шүү дээ тий аха. Одоо зөвөнд явчих. За одоо зөвөнд нэг явчих. За яшгаа. Аны метрон зугаар ханзуу. Энд сая байж л ханзуу. Наад чи мөр бүх юуг чиглэлийг аваад холио хийсэн ба штэ. Аа бас чиглэлээ мэдээд байгаа. Харин тийм бүгдийг би юу ч ойлгохгүй байхгүй энэ танзуур манзуур юу чирээ. Шарацуу гэдэг л байсан штэ тий. Урд руу хойгороо гэдээ ордог л байсан. За нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд за сүүлийн 1-2 пост уншичаад дуусгах хөө. За тэгээ бүр 90 ам өвдөд бүр. Илэг уушиг өвдөд. Та нар ч өөр намайг чад илэх нөө яах. Бас өвддөг юм уу? Их чи минийх өвдөхгүй байх юм чи доо. Нас явахаар бас өвддөг юм байна те. За яа нэрчтэй. Одоо за уунах гайгүй нөө. Нөхөр чин чамаас ахвал түүнтэй бүү маргалдаа хөгшчүүл хүний үг сонсдгүй нэ. Яршаа. Хөгшчүүд. Нэг өөрөөсөө ах хүнтэй суухаар айгүй гоё сургаал сонсоод айгүй аятайхан байдаг гэдэг шиг. Зөвлөмж аваад амьдрал байнгын юутэй заавар зөв юутэй ёо сургаалтай сонсоод тэгэл явж идэг. Өөрөөсөө ер нь ах хүнтэй суувал их зөвөө гэж байгаа шүү дээ. Зааварчилгаатаа ирэх юм шүү ах. Хаяа жоохон дагалдын л ихсэгч байх л та. Яршгаа. За галзуугийн дэлхийн ханан дээр мотоцикл зорж гинэ. Галзуучууд түүн дээр мортохоор өсөрцгэн. Нэг залуур сандал дээр чимээгүй сон. Ичигүй чи яагаад мотоцикл дээр мортохгүй байгаа юм бэ? Гэсэн чи тэд мортчихлаа. Тэр тэргүү төлхөр надтай байгаа юм чи гэсэн. Яа хөрхидөө. Найзгаа яаж архинаас гаргах вэ? Тасраад сэрэгдэн гудамжны хог ухтах бункрийн хажууд нэг авгаатай хөвтүүлж хагаад урч нь лаг гоё байсан шүү гэ хэлүүлчихгүй гинэ. Тэр чи бүр сэтгэл гутгалдаад тэгээ цаашаа явж нур алаана шүү дээ. Тийштэй бүр гундаад яваад өгвөл одоо яах юм болж байна. Хоёр ирээ болсон гинэ. Өчигдөр нэг амар гоё нийгэр хүүхэн гэртээ авчираад хувцсыг нь тайлал. Тэгээд гэсэн. Тэгээ гэрлээ амтраасан чинь мэн олдоггүй. Яна бас нэр алж байгаа шүү гэж хүнийг арьс өнгөөр нь ялгуурлаа. Ялгуурлан онгоонд оруулж бас болж байгаа шүү. Манай болроо ямар ч гэрэл харахгүй чарагдана гэгээдээ чарагдана те. Үргэлж гэрэлж болж явдаг. Очрон дээр алтлаг баян болроо. Яа. Паспорт юм ааш. Яа, за баярлалаа их хүмүүс сонсогчдоо. Нэвтрүүлэг өндөрлөхөө. Тэгээ бүр илэг өвдчихлээ. За тэгээд нэвтрүүлэг таалагдсан бол манай радиогийн сонсогчд маань 800 дугаар руу мессеж илгээгээрэй. Тийм ээ. Та бүхний мессежийг хөөрхөн би унших болно. Яа, баярсан болно гэдэг. Нэг дөрөнд мессеж ирлээ л дээ. За. Гадаа айгүй гоё засарж байна. Гараа дээр хамт алхахын идээги гэ хайж байгаа. Битээр яаж байгаа. Хойл чи яаж байгаа. Дэги гараа дээр хамт алхах. Нөгөө хоёрт нь амжилт хүсэж байгаа. Бид хоёр ч гэсэн цаснаар алхамаар л шүү. Бид ягаад агаар авч болохгүй гэж. Үгүй чи бид хоёр алхах явах халдраад очихгүй шиг харж ивэл бодож. Яа
За ийм амар ахтай. Өвөө би алхмаар байна. Тэгээд доор ирсэн л байгаа юм шиг байна шүү дээ. Хавас нэвтрүүлгийг эхлэхийн өмнө копи авсан мэт тэр нөөс одоо хөлдөө марууч болсон бох. Марууч бодоод өөрөө дотоогоо зогсож байгаа тийм. Хүн гис хөлдсөн дэг юм дотоод жүжиг гисгэнүүд. Зогсож байгаа тийм. Яа нэр бол. За мессеж ирж гин үү? Хөө шинэ ингэнэ. Хоёр найзын сул орондоо гарлаа өөртөө итгэлтэй ухаалаг үнийг найзаар бүртгэн яаралтай холбоо өрөөрэй. Та яараа би ч бас яарч ийн гинэ. Йоо. Хоёр найзын сул орондоо ч шиг ёо. Янзтай одоо найзаар бүр хүн бүртгэж аваад ингээл ээж дээ тий. Та хоёр нэг явна уу та? Найзын ярилцлаганд оруулна. Өөрөө хэр уудаг вэ? Хүнээ шалгаруулна. Тавьсан юм аа. За баярлалаа хүн сонсогчдоо 89.3 комединий халзын нийт нэвтрүүлгийн өнөөдрийн шинэ дугаар хэн цаг хугацаанд төрөөд жаргажийн дараагийн дугаараар эргэн уулзахтаа бүгдээрээ хамтдаа гой постуудаар уулздаг. За тэгээ баярлалаа.